2018 оны 5 дугаар сарын 18. Лос Анжелес хот. Өдрийн 1 цаг 5 минут. Magyar Cosmetica Spa гэх оо сайхны газар үйлчлүүлэгчид хумс хуруугаа янзлуулан нүүр гарандаа массаж хийлгэх үйлчилгээ аваад яг дуусч байх үед гэнэт их чимээ гарч хүчтэй дэлбэрэлт болдог. Цагтаагийнхан 911 дуудлагын дагуу яаралтай ирэхэд спад үйлчлүүлж байсан ээж охин хоёр дэлбэрэлтэнд өртөж нэлээд хүн дээр түлэгдэж гэмтсэн байсан ба хамгийн гол хохирогч болох уг оо сайхны спа салоны эзэн Ildiko Krajniak хэмээх Унгар эмэгтэй дэлбэрэлтээс болж газар дээрээ нас барсан байлаа. Дэлбэрэлт маш хүчтэй болсон нь харваас илт байсан бөгөөд нин даруй хавтаст хэрэг нээж цагдаа нар шалтгааныг олохоор шуурхайлдаг. Учир нь уг дэлбэрэлт нь ямар нэгэн санамсаргүй осол, газ хий алдах, цахилгааны гэмтлээс болж дэлбэрээгүй. Харин аргаар хийсэн тесрэг бөмбөг буюу санаатаагаар үйлдсэн дэлбэрэлт гэж тодорхойлогдсон байна. Үйлчлүүлж байсан ээж охин хоёрын гэрчил хэлснээр Ildiko Krajniak тэдэнд үйлчилж дуусаад төлбөрийн картыг нь зурхаар лангуун дээр очиход тэнд гутлын хайрцагны хэмжээтэй илгээмж ирсэн байсныг Ildiko дөнгөж задлуу үгүй юу дэлбэрэлт болсон гэжээ. Тусгай шинжээчид дэлбэрэлтээс үлдсэн уул мөр хохирлыг судлаад уг бөмбөгийг нэлээд туршлагатай олон удаа иймэрхүү бөмбөг хийж байсан хүн үүнийг үйлдэжээ гэдэг тодорхойлолт гаргасан байдаг. Хэргийг мөрдөж байх явцад 64 настай Stephen Bill хэмээх ирээс цагдаа нар дуудлага хүлээж авдаг. Тэрээр спад дэлбэрэлт болсон гэж мэдээ харлаа. Ildikoтой холбогдож чадахгүй байна гэж цагдаа руу ярьсан байна. Стефен бол уг гоо сайхны спа салоны үйл ажиллагааг явуулахад Ildiko тусалдаг бизнесийн хамтрагч юм байна. Гэхдээ үүнээс ч өөр шалтгаанаар холбогддог. Ildiko Stephen хоёр анх 2016 онд хосууд хоорондоо танилцдаг Tinder аппликейшнаар танилцсан болцож эхэлсэн байна. Жил хагас болцсны дараа романтик харилцаагаа дуусгаж зөвхөн бизнес хамтрагчаараа л үлдсэн гэж Стефен энэхүү харилцаагаа тайлбарлаж байв. Гэтэл Ildiko гэр бүлтэй байсан буюу нөхрөө араар нь хуурдаг байсан гэсэн үг. Түүний нөхөр дэлбэрэлт болсныг сонссон даруйдаа спа дээр яаралтай ирж эхнэрээ тэнд байсан эсхийг, гэмтсэн эсхийг асуудаг хэдий ч харамсалтай нь түүнийг эхнэр нь нас барсан таагүй мэдээ өгцдөг. Цагдаа нар нөхрийг нь хамгийн дөрүүнд хардаж байцаалт авч гэрт нь нарийн нэгжлэг хийсэн боловч ямар нэгэн сэжигтэй зүйл олоогүй. Мөн эхнэрээ өөрөөс нь өөр эртээ болцдог байсныг ч огт мэддэггүй байсан байна. Мөрдлөгийн явцад Ildiko бас нэгэн эрэгтэйтэй холбоотой байсныг нь илрүүлсэн бөгөөд түүнийг Scott гэдэг Ildikoгийн шинэхэн амраг байжээ. Тэд хэрэг гарахаас хэдхэн 7 хоногийн өмнө казинод танилцсан бөгөөд 8 хоногийн өмнө хамтдаа Ildikoгийн төрсөн газар Унгар улс руу явж амраад дэлбэрэлт болдгийн урд өдөр нь буцаж Америкт ирцгээсэн байна. Цагдаа нар өөр нэгэн зүйл олж мэдсэн нь Ildiko Унгар явхаас өмнө Сан Франциско руу нисэж бас нэгэн эрттэй уулзсан байдаг. Түүний нэрийг Laszlo Zarbo гэдэг бөгөөд Ildiko тэр хоёр on and off хаяада уулзаа салцдаг харилцаатай байжээ. Яасан ч олон ирчүүдтэй уулздаг байсан гэж мөрдөгчд бодсон нь ойлгомжтой. Гэвч Laszlo Zarbogоос дэлбэрэлттэй холбоотой ямар нэгэн сэжигтэй зүйл гарч ирээгүй. Харин хамгийн ихэнд дурддагдсан амаргийн харилцаатай байснаа болж бизнес хамтрагчаараа үлдсэн гэх Stephen Bill-ээс хэд хэдэн анхаарал татгууц зүйл гарч ирсэн нь тэрээр гэртээ бага аврын пуужин хийдэг хобби сонирхолтой нэгтэй хүмүүстэй хамтраад тоглоом маягийн бага аврын пуужин хийдэг байсныг нь мөрдөгчд мэдэж авсан. Пуужин хөөргөх тесрэх бодисуудыг ашиглаж хэрхэн ямар хэр хэмжээтэй тесрэлт үүсгэхийг мэддэг. Нэг ёсондоо X амраг Ildikoг үхэлд хүргэсэн дэлбэрэлтийг хийж чадах бүрэн боломжтой гэсэн үг. За ингээд түүнийг байцаалтанд дуудаж гэрт нь бас нэгжлэг хийсэн бөгөөд гэрээс нь олон төрлийн тесрэх дэлбэрэг аюултай бодис гарч ирсэн. Бас байцаалтын үеэр тэрээр Ildikoг илгээмжийг онгойлгож дэлбэрч өгсөн гэж ярьсныг мөрдөгчд нэгтлэн яагаад та Ildikoг тэр хайрцагтай илгээмжийг онгойлгосон гэж мэдэж байгаа юм бэ гэж асуухад
сонин дээр тэгж бичсэн байсан шүү дээ гэж Стефен хариулсан. Гэтэл сонин дээр зөвхөн хайрцагтай илгээмж хэлбэртэй бөмбөг дэлбэрсэн талаар л мэдээлсэн болохоос хэн тэр хайрцгийг онгойлгосон талаар юу ч дуртаагүй байсан. Гэсэн хэдий ч мөрдөгчд энэ нь түүнийг алуурчин гэдгийг нотлох хангалттай нотлохоо биш гэж үзэн хэд хэдэн байцаалтын дараа Стефнийг зүгээр явуулсан. Гэхдээ нууцаар тагнаж эхэлсэн байдаг. За ингээд 2019 оны 2 дугаар сард тесрэх бөмбөгөнд орсон бодисууд болон бусад эд ангиуд цахилгааны утас гэх мэт зүйлс Стефен Бийлсийн гэрээс олдсон эд зүйлстэй яг таг таарч байгаа хариуг шинжээчид гаргаснаа мөрдөгчдөд хэлдэг. Үүнээс гадна Стефний банкны гүйлгээнүүдийг нь хөөж шалгаж үзээд дэлбэрэлт болохоос 7 хоногийн өмнө тесрэх бөмбөг хийсэн хайрцагаа худалдаж авсан болохыг. Дараа нь өөр нэгэн дэлгүүрээс тесрэх бөмбөг ажиллахад хэрэгтэй 9 вольтын батарей худалдаж авсан нь батлагддаг. Мөн утасны байршлаар нь Илтиког Унгарт байх үед нь хаалттай байсан гоо сайхныхан спа салонд нь хэд хэдэн удаа очсныг тогтоосон бөгөөд хайрцагтай тесрэх бөмбөгөө тэр үед орхисон нь тодорхой. Нэмээд Илтикогийн дотны найзтай бичиж байсан Стефнээс айж байна. Тэр намайг яаж ч магадгүй гэсэн мессежийг мөрдөгчд олж авцгаасан. Ингээд 2019 оны 3 дугаар сард цагдаа нар Стефен Бийлийг 1-р зэрэглэлийн хүн амны хэрэгээр баривчилдаг. Түүний шүүх хурал 2022 оны 6 дугаар сард эхэлсэн хэдий ч Стефен хэрэгээ огт хүлээхгүй байсан учраас мөрдөгч нар түүний гэрээс хурааж авсан тесрэх бодис болон бөмбөг хийсэн эд ангиудаар нь яг адилхан батарейгаар ажилладаг бөмбөг хийж хайрцаглан Илтикогийн гоо сайхны салон спатай яг адилхан тогтчулсан загварын өрөөнд хиймэл хүний дүрснүүд байршуулж тесрэлтийг явуулж туршихад жилийн өмнө спад дэлбэрсэнтэй яг адилхан үр дүн үзүүлж хамгийн гол нь манекен хиймэл хүний дүрснүүд амиа алдсан Илтико болон шархтаж бэртсэн үйлчлүүлэгчидтэй яв цав таарах шарх гэмтлийг авсан байдаг. Ийхүү 2023 оны 6 дугаар сард ахин шүүх хурал зарлаж Стефен Бийлд бүх насаар нь 20 ял оноосон байна. Калифорни мужийн 2006 оноос эхлэн цаазын ялыг халсан учраас хүн амны хэрэгтнүүд бүх насаараа хоригдох ял авдаг болжээ. Уг нь боломжийн тогтсон бизнестэй, сайхан амьдралтай, гэр бүлтэй Унгарийн цагаач хүүхэн өөрөөсөө болж амиа алджээ гэж бодогдлоо. Сувгийг маань дэмжин subscribe дарж, like, share хийхээ бити мартаарай. Түр баяртай.